надад экватор гэдэг юм аа. Би Увсан аймгийн Улаангон сумын харьяат. За ингээд хотод яг оюутны хүүхдүүд оюутан болоод анхны энд ирж хүүхдээ дагж ирээд энд суурьсан. Тэгээд зорчиг тээвэр одоо автобусандаа 1 2 3 долоод ингээд 6 долоод жилд аялж байна. Би бол амбал дөрүүлээ. Том охин маань сураад өгсөн одоо давхны тосонгийн хил дээр аялж байгаа. Завхан тэцгийн хил дээр. Бага охин маань одоо ноёдлон 12 төгссөн. Жуудоор барилддаг. Одоо ингээд гайгүй амжилт гаргаж байгаа. Сая дэлхийн аврал тэмцээнд яваад ирсэн. Манай хүн бол өмгөөдөг шийдэг. Шугам дэвж байгаа. Тоос 25 шугам дэвж байгаа. Тэгээ ороод нэг яарсны эмэгтэйг зам гарах гэж гарч чадахгүй. Тэгээ гэрийн хөнжид ингэсэн нүцгэн хэсэгцэн гүдэн шүү дээ чинь. Тэгэл ингээд машин гарахгүй өөрөө зогсоод гарыг гаргасан чинь гараад жижиг тэргүй зогсохгүй. Тэгээд нэг төсөөч гэж суугаад явах гэж яах гэж өөдөд хэлж чаддгүй. Бүр ингээд байцад асуусан чинь гэмтрүү явах гэсэн юм аа гэсэн хүүхдийн гарныг авч үзэгдээд амар утсан байсан. Тэгээд хажуугаар өвжсэн машин зогсож өгдөггүй юрдсаа. Тэгээд нөгөөдлөө урсгалын ингээд автобусаараа хаагаад зогсоосон. Тэгээд сигналдаад хүн уугаад ингэсэн чи харин нэг залуу харин наад хүн гэмтэл яардаг өргөд өгөөч юм гэдэг гэсэн чи харин аваа явсан. Тэгээд машин зулж өгөөсөн. Хүмүүсд яриад ямар нь яриад байгаа мэдэхгүй тэгээд баярлалаа шахаа энэ тэргээд ингээд сайн сэтгэлийн хин ямар нь яриад байгаа мэдэхгүй уцаар ярьж ийн гэж. Нөгөө фестивал гарсан ахлаач тэгээд яг би энэ юунууд чинь ичнэн бодлоод юм доо бас ингэ хүн тусуулдаг юм ичнэн байгаа ингэ автобус 3 дугаар хааст аялж явах хугацаанд бол жумд өвж хойд бол янз бүрийн юм асуудал таардаг. Ингээд тусалж ясан байгаа. Ингээд баруун дөрөв чиглэлд өвж итэл бас нэг хүүхдийн нэг машинтай хүн чиргээд өнгөрөхт нь би анаас нэг өтө зогсоод ээжийн суудгаад ингээд айл дээр тухайн үед нь бас ингээд бас тусалж ясан бас сапуро дээр нэг бүрээс хор машин шатаад шатчихт би өөрөө гадны хор автобус чуганд өвжсэн гадныхаа хорыг аваад унтраас өөрөө гавцсан гэж жодоо шийжсэн болохоор тэр талдаа яг бас нэг сурцсан бас байт юм аа. Технологи дээр бас талбай бас шатчихт бол би бас бид тэр үе чинь хүүхдийн баяр болж исэн. Бүгдээр нэг цаг цагаа өвчтөө ингээд ажилдаа гоё гарч итгэлийн дэдвэс шатчих ихтэй тэгээд очиж гадны хорын авч авч унтраж исэн. Энэ бол яг ингээд хүнд ингээд сэтгэлээр ингээд явж байгаа ингээд тусал би ярьдсан ингээд шугамд явсан ч гэсэн хүүхдүүд нь ах нь настай хүн ч гэсэн надад ирдээсээ хайдвал хэлдүүд гэжтэй хэлээд яг би бол аялж явж байгаа нэр авах яг нэр улсын онгоц ингээд хаяад явсан би яг хэлж ирээд ингээд амьд байхдаа ятаа болоод авагдаад ингээд гараад ирсэн. Тэгээд тэрнээс хойш манай 1 2 3 одоо автобусны ваз энэ зорчижсэн надыг ээж нь ирээ авах хадмахаа гэдэг ингээд шугамд өвжсэн шиг манай жолооч зогсон хадмахаа явж жоод энэ тэргээд ер нь тэгээд хүн дэмдээ дээс ирчимдээ гэдэг шиг альбаа ятсан ингээд нэг нэгэндээ тусуулж байгаа шиг сайхан байхгүй. Би бол тэр хүний хүүхдийг бол миний хүүхдтэй адилхан хүүхд эсэгцэн хүүдэнд зам хөндлөн гарч чадахгүй. Тэгээд ингээд үйлцэн гэрийн хөнжид ингээд яадсан чинь дэвчээ явж байхдаа хараад өөрийнхөө автобусыг зогсоод орц цуугаас суудгаад тэгээд машин зогсож өгөхгүй болохоор нөгөө талын урсгалыг ингээд автобусаар хааж гараа ингэж зэгнэж жаад тэгээд суулгаад яасан. Гайгүй байгаа даа гэдэг чинь гайгүй ах уу. Өглөө өдөр чинь 4:40 50-д босчих шүү дээ. Босоод аандаа суугаад тэгээд ингээд яваад тэгээд өөрөө буугаад харах чинь 1-2 цаг болж бид нар чи ийм нийслэлчүүдийнхээ төлөө ингээд өөрийг ингээд дойдосод явдаг суугаад дээ шүү дээ автобусны жилүүчүүд чинь.